Лотерей Монголд үндэсний лотерей. Сайн бацхан үзэгч та бүхэнд орой мэндийг хүргэе, мөн баяр хүргэе. Юу гэхээр үндэсний лотерейгоо сая 500 сая төгрөгийн азтан тодорсон. За үзэгчдээ бүгдээрээ хамтдаа үндэсний лотерейн сая 500 сая төгрөгийн азтныг хамтдаа угтаа авъя. За тайснаа Баатар угтаа инх цэцгийг таныг өрж байна. За бидний студид хүрэлцэн маань баяр хүргэе бүгдээрээ. За баяр хүргэе. За инх цэцэг 5 дугаар сарын 22-ны өдөр 6D тохиролд оролцоод за 6D дээр 5 3 9 2 8 6 гэж тоо гарснаас 5 3 9 2 8 4 гэснээрээ 50 сая төгрөгийн азтан бол боломжоо алдаад сая 500 сая төгрөгийн азтан болсон. За одоо танилцъя. Хаана сурдгүү? Одоо төгссөн үү? Хаана вэ? Хөдөө аж ахуйн сургуулийн сая математик програмын хангамжаар төгссөн. Математик програм энэ юу тоомоотой холбоотой юу үндэсний доторд оролцоход юу магадлалын онлайн байдаг уу? Байж тээ. Бас байх уу? За хичээлээ бол сайн сурч төгссөн юм байна. Одоо юу их чинь ингээд лотерей ч юм болох ч гэнэ үү? Окей. Одоо ажил хийнэ шүү дээ, тийм. За баяр хүргэе. Тэгээд энэ тоонуудыг яаж сонгов? Одоо жишээ нь нэг л тоо зөрчлөө шүү дээ, тийм. Ямар утга учиртай тоо? Ер нь энэ тоонууд нь бүгд утга учиртай. 5 гэдэг тоон одоо манай гэр бүлийн тоо. Одоо гих жишээний тэгээд хамгийн сүүлийн 4 гэдэг тоо болтой эргэлзэж байгаа нэг санаанд буугаар тавьчихсан. Тийм үү? 6 гэж тавьсан бол тийм. Тийм, бус нь бол зүгээр нэг утга учиртай тоонууд байгаа. Хэрвээ 6 гэж тавиад 50 сая төгрөгийн азтан болсон бол яг уу? Яг үдэ тэгэл авсан. Гэтэ сая 500 сая бол бас мөнгө шүү дээ. Тийм, жамлахааргүй. Одоо энэ мөнгөөр юу их чинь? Мэдгүй нэ. Сая хонхны өрөө хийсэн байж таараа тийм. Зүрэндөө зардал мөнгө болсон л байгаа тийм. Оо, ер нь л тэгсэн. Ер нь зардал олчихж байгаа юм шүү. Бараг л тийм шүү. За баяр хүргэе. Тэгээ ээжтэйгээ хамт ирсэн маань тань ч гэсэн бас баяр хүргэе. Өмнө нь ер нь үндэсний лотерейд хэр удаан оролцож байна? Одоо удаа оролцож байна уу? Өмнө нь нэг удаа авч ирсэн. Нэг олон оролцож байгаагүй. Ингээ ер нь хоёр дахь нь. Хоёр дахь нь. Тийм. Цаашдаа оролцсон гэж бодож байгаа. Оролцсон гэж бодож байгаа. Шудраг үз чадж байна уу бид нар? Ер нь чадж байна уу? За ер нь үү? За аль салбараас ер нь худалдан авалт хийв? Хаанаас ер нь авсан? Цанганы архын дүүргийн дүүгөө 2 төгөөс авсан. Дүүгөө 2 төгөөс. Хэдэн дүүргээр оролцсон? Манай ээж нөгөө 120 саяхыг аваад би 50 саяхыг авсан. За хэдэн хувилбараар оролцсон ер нь? Нэг хувилбараар оролцсон. Ганцхан хувилбар л тэгэл таарсан уу? Ганцхан хувилбар. За баярлалаа. Тайцнаа үндэсний лотерейн гүйцэтгэх захирал Матео таныг өрж байна. Сая 500 сая төгрөгийн эрхийн бичгийг авчирч байна. За. За баяр хүргэе. За баярлалаа. За амжилт төсөө үндэсний лотерейд банк хамт байгаарай. Хөгццгээ. За баярлалаа. За үзэгчдээ үндэсний лотерей үргэлжилж байна. За бид бүхэн сая 500 сая төгрөгийн азтныг дөнгөж сая тайснаас буулгалаа. За тэгвэл маргааш хэдэн ч төгрөгийн азтныг ирж магадгүй 50 сая 120 сая төгрөгийг та бүхэн авах 100% боломж байна гэдгийг дуулгая. За ингээ бүгдээ тоглолтод анхаарлаа хандуулцгаая. Дөрөвдөгийнхэн тоглолтноос шууд эхлэе. За үзэгч та бүхэндээ дөрөвдөгийн тоглолтыг за байрт нь бол ингээд ойртуудаа шахаа тавьсан байгааг ойлгох байх. Яагаад гэвэл та бүхэн дөнгөж сая энэ азтнаа мэдгүй ухтаа авдаа сая 500 сая төгрөг гэдэг бол гайхалтай бас их мөн маш их аз гэж завшаан гэж би бодож байна. За өнөөдөр их цэцгийг азийн тэнгэр ивэлсэн бол магадгүй таныг өнөөдөр азийн тэнгэр ивэх болтгоо гэж би өрөөе. За тэгэхээр та бүхэнд хэлэхэд дөрөвдгийн тоглолтыг маш сайн мэдж байгаа. Хамгийн цаатлын 3 дугаар зэргийн хонжуур, 2 дугаар зэргийн хонжуур, наадлынхан маань 1 дугаар зэргийн хонжуур гэж байгаа. 3 дугаар зэргийн хонжуур таны хэдэн төгрөгөөр оролцож буй дөрөвдгийн тоглолтын мөнгийг 500 дахин үржин. За тэгвэл наад дундлын 2 дугаар зэргийн хонжуурын машин таны сонсон 4 тонн таарвал 1000 дахин үржин таны оролцсон мөнгөний хэмжээг 1000 дахин үржин. За 1 дугаар зэргийн машин бол 2000 дахин үржин гэдгээрээ давуу талтай та хэдэн ч төгрөгийн азтан болж болно гэсэн үг, хязгааргүй гэсэн үг. За хамгийн ихний 3 дугаар зэргийн хонжуураас тавхан танилцуулъя. Тэг 6 2 8 гэсэн тоо гарч ирсэн байна. 2 дугаар зэргийн хонжуур дээр 2 8 3 тэг гэсэн бол 1 дугаар зэргийн хонжуур дээр 9 1 тэг гэсэн тоонууд гарч ирж 91 тэг гэж хэлж болно. Ер нь азийн дугааруудаа та бүхэн өөрсдөө сайн мэдж байгаа юм чи азийн дугааруудаа энэ хүн үндэсний лотерейн 4-д оролцоод байвал азтан саятан болох боломжтой юм аа. За бүгдээрээ хамтдаа 6-ийн тоглолтод анхаарлаа хандуулцгаая. За 6-ийн тоглолтод мөн яг дарааллын дагуу өнөөдрийн азтан бол за сая 22-ны азтан 5 3 9 2 8 6 гэж тоо хэрвээ таарсан бол 6 гэдэг нь таарсан бол 50 сая төгрөгийн азтан болох байлаа.
За сая 50 сая төгрөг авахд ганцхан уруу дутлаа гэдэг. За тэгвэл яг тэнтэй адилхан юм болсон байна. За тэгвэл өөрөөр сонгосон тоон 5 3 9 2 8 4 гэж гаргаж ирсэн байна. За ингээд 4-ийн тоон зөрөөд сая 500 мянга төгрөгийн азтан болж тоон яг дараалын дагуу байсан гэдгийг та бүхэн маш сайн ойлгож байгаа баг. За одоо тэг 2 гэсэн тоонууд гарч ирсэн байна. За ингээд та 1500 төгрөгийн азтан болж байна. Дараагийн тоо гарч ирснээр 9 гэсэн тоо гарч ирлээ. 9-ийн тоо гарч ирснээр та 15000 төгрөгийн азтан болж байна. За дараагийн тоо гарч ирснээр та 150,000 төгрөгийн азтан болох учиртай. Дараагийн тоо 5 гэсэн тоо гарч ирсэн байна. За дараагийн 5 дахь тоо гарч ирнэ одоо. Энэ тоо бол таны 150,000-ыг сая 500,000 төгрөгийн азтан болгоно. За 6 гэсэн тоо гарч ирсэн байна. За дараагийн тоо гарч ирснээр таны сая 500,000-ыг 50 сая төгрөг болгон өөрчлөх юм аа. За гайхалтай. 8 гэсэн тоо гарч ирсэн байна. Тэг 2 9 5 6 8. Ингээд та 50 сая төгрөгийн азтан болсон гэдэгт итгэх хэрэгтэй байна. Ягаад гэвэл эдгээр тоонуудыг та бүхэн дараалын дагуу таах хэрэгтэй. За хэрвээ хамгийн ихний тоо зөвлөөхөд ардлаасаа та бүхэн шүүж болно. Таны тооны сонгосон тооны ард тал мөн энд гарч ирсэн азийн дугааруудын ардлаас нь эхлээд 8 6 5 9 2 гэж бас тохируулж болох юм шүү. За 1-ээс 42 гэсэн цифртэй энэ бол 6 42-ын тоглолт байгаа. Тоглолтод оролцгаая. За өмнө нь 6 дийдээр мөн 642 дээр азтнууд маш ихээр тодорч байсан. 4 дийдээр ч гэсэн азтнууд тодроод хүчгсэн байгаа. За тэгтээ хараахан бас төдийдэн 4 дийдээр маш их хэмжээний мөнгөд одоогийн байдлаар hodсон байхгүй байгаа. За үндэсний дотроо та бүгдийн нүдэн дээр маш шударга явагддаг гэдгээр онцлог. Яг та бүгдийн нүдэн дээр өөрсдийн тань сонгосон тоонууд дотор эргэлж байгаа таныг ёстоод азийн тэнгэр ивэх юм бол таны тоонууд гарч ирнэ. За хамгийн ихний тоо 20, дараагийн тоо 15 гэсэн тоо гарч ирсэн байна. За бид бүгдийн өмнө 6 дий дээр сая 500,000 төгрөгийн азтныг амгалан гэдэг хүн авч ирсэн санагдаж байна. Амгалан за энэ удаагийн гэвэл Баатаровд инх цэцэг сая 500,000 төгрөгийг аваад өнөөдөр бидний тоглолтыг шууд хажууд дэрэгдээс нь үзээ сууж байна. За дараагийн тоо 40 гэсэн тоо гарч ирсэн байна. 20 15 40. За дараагийн тоо 8-ын тоо гарч ирсэн байна. Ингээд 4 тоо дараад энэ дэндээ орсон байж болно. Яг л энэ 4 тоо таардаа гэдэг 20,000 төгрөгийн азтан болж эхэлж байна. Одоо дараагийн тоонууд дээр та залбирч эхлэх хэрэгтэй. Азийн бурхандаа найдаа залбирх хэрэгтэй. 5 дахь тоо 22 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. Ингээд та 900,000 төгрөгийн азтан болж байна. За 6 дахь тоо тааснараа та 120 сая төгрөгийг авах эрхтэй болно. 1 гэсэн тоо гарч ирлээ үзэгчтэй. 20 15 40 8 22 1. Ингээд та 120 сая төгрөгийн азтан болж байна. За магадгүй 1 тоон зөрчтэй. Яана 1 тоо зөрчтөөдөө гэж бодож байгаа юм бол бид үндэсний дотрын хамт олноос бонус тоо гарч ирж байна. За хамгийн сүүлийн бонус тоо 18 гэсэн тоо гарч ирлээ. Ингээд та нийт 7 цифрээр 7 азийн дугаараар тоглож ийн гэсэн үг. 1 тоогоо та зөрчлөө гэж тэрийг хаяад 18-ыг таарлаа гэх юм бол тэр 6 тоотын таарахад та 12 сая төгрөгийн азтан болох юм аа. За ингээд үндэсний дотроо энэ хөрөлд өндөрлөж байна. Маш олон азтнууд Монгол даяараа бүгд азтан болоосоо гэсэн ерөөлөөр нэвтрүүлгээ өндөрлөе. Мөн Баатаровд инх цэцэгтэй бас амжилт хүсье. Баяр хүргэе. Дараагийн дугаарт баярлалаа үзэгчтэй. Азийг атганда. Дэлхийн лотерей Монголд үндэсний лотерей